Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орчны эрүүл мэндийн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх гэд тусгацсан байна. Тэгээд 25-аас 28 онд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана гэдэг нэг уулзалт хэлцүүлэх гэсэн байна. Тэгэхээр би ганцхан л тоо алхасуя л да. Яг энэ орчны эрүүл мэндийн арга хэмжээний энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх салбар дундын уялдааг хангах хамтын ажиллагаатай холбоотойгоор ямар мөнгө төсөв, улсын төсөв тусгацсан бэ? Энд дэр яг тоотой тодруулъя. За тэр мөнгө нь хаана байгаа юм бэ гэдгийг тодруулъя те. За хоёрдугаарт нь засаг дарга нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль бид нар хуультай. За тэр хуулийн 11 дээр засаг дарга нарын бас үүрэг байгаа. За тэр үүрэг нь өөрөө эрүүл мэндийн сайд аймаг нийслэлийн засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд жил болгон тусгацдаг. За тэн дээр юу гэж тусгадаг вэ гэхэлэр би та нарт уншиж өгье л доо. Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг ханган эрүүл мэндийн байгууллагыг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болоход дэмжлэг үзүүлж одоо 1-2 сумын эрүүл мэндийн төвийн ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу шинжилэн байгуулах гэдэг ийм арга хэмжээг тусгана гэсэн байна. За одоогийн байдлаар бид нар чинь 21 одоо аймаг 9 дүүргийн асуудлыг ярьж байгаа тий. За биднэрт ирсэн мэдээлэлээр Дорнод, Архангай, Өвөр хангай, Баян хонгор, Говь алтай, Завхан аймагуудад бол ахиц твшил гараад ажиллаж байгаа мэн гэж ойлголоо. Бусад аймагуд нь ямар түвшинтэй байна вэ гэдгийг мэдээд тэгээд тодруулъя. За эрүүл мэндийн яамнаас асуусан уу? За 5 номер Эрдэнэ 2 дарга микрофон. За Саранчилан гишүүний асуултанд хариулъя. Яг одоо энэ Монгол Улсын засгийн газрын 24-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан орчны эрүүл мэндийн арга хэмжээ 25-аас 28 оны төлөвлөгөө бол эрүүл мэндийн сайдын 2025 оны А465 дугаар тушаалаар батлагдсан байгаа. За энэ дээр яг одоо төсөвдөр суулсан яг энэ орчны эрүүл мэнд гэсэн байдлаар тусгацсан юу бол байхгүй юм байл. Яг төсөв одоо яг тухайлсан тавьсан төсөв байхгүй. Энийг одоо эрүүл мэндийн яам дээр бид нар ярьж байгаад яасан бэ гэхээр эрүүл мэндэд дэмжих сангийн одоо 4 төрлийн одоо зориултын ийм зардал байгаа. Энэ дээрээ ерөнхийдөө тусгаад төсөө бол баталсан байж байгаа. Одоо энийг бид нар яг эрүүл мэндийн дэмжих санг одоо сүүлийн нөгөө хуулиудын өөрчлөлттэй холбоотойгоос энэ төсвийг нэг дахиж шинжилж батлахаар ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо манай нийгмийн эрүүл мэндийн газраас бас саналууд оруулаад ирсэн. Энийг одоо бид нар яг бас энэ он дээр ялангуяа энэ дээр хэрэгжтүүдээр нь анхаарч ажиллая гэдэг асуудал байж байгаа. За эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтээр бол одоо та бүхэн тараасан материал дээр бид нар бас ингээд ер нь бол энэ өгсөн байж байгаа. Энэ одоо зарим аймагуд маань бас нэлээд тийм одоо ахиц дэвшил гарч байгаа бол зарим аймагуд дээр бид нар бас одоо тухайсан агцууд бас бага байгаа. Тэгээ энэ жилийн засаг даргатай байгуулсан гэрээн дээр бас энэ эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн асуудлууд бол тусгагдж өгсөн. Одоо энэний одоо биелэлтийг бид нар одоо хагас бүтэн жилээрээ бас ингээд аваад ярилцаад явъя. За энийг одоо ерөн зөвөр эрчимжүүлэх чиглэл дээр одоо бид нар бас нэлээд анхаарал хандуулж ингэж ажиллая гэдэг байдлаар явж байгаа. Ялангуяа одоо энэ сумд дээр энэ одоо нөхөн жирлэнгийн асуудал гэдэг юм уу? Яг энэ шаардлага хангасан, стандарт хангасан одоо энэ асуудлууд бас нэлээд хүндрэлтэй байгаад байгаа учраас энийг ер нь одоо бид нар 2027 онд эрүүл мэндийг дэмжих жил болж байгаа. Ер нь ингээд 2027 онд багтаад ер нь 100% дуусгая гэдэг байдлаар одоо энэ ямар нэг байдлаар одоо 27 оны төсөвдөр энэ үлдсэн одоо энэ аймаг сумын энэ эрүүл мэндийн байгууллагуудын одоо байгууламжуудыг төвлөрсөн систем рүү холбох тал дээр нь мөн эсвэл өшөө одоо сүүлийн үед гарч ирж байгаа энэ дэвшлүүдийг ашиглаад нөгөө стандартаар шинээр туссан тэр цооног ашиглаад гэдэг юм ингэж ийм байдлаар явъя гэдэг ийм зүйлийг бол одоо бид бас яам дээр ярилцаад ингэж одоо ажиллаж байгаа. Тодруулах юм байгаа л дээ. За Утганы Саранчилан гишүүн тодруулъя. За маш энгийн бас нэг зүйлийг байгаль орчны яамны юм уу эсвэл холбогдох газраас бас асууя. За Улаанбаатар хотод орон нутгаас нүүж ирээд тэгээд одоо өгж байгаа газар дээр хуваарлагдсан газар дээр нүүж ирж байгаа нэг өрх байлаа гэж бодъё. Тэнд газар дээр нашаа хатгаад гэрээ барьлаа. За тэр хүнд ямар эрх зүйн гэдэг юм уу мэдээллийн нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл очихын жорлонгийнх нь асуудал дээр хаанаас ямар заавар очдөг вэ? Одоо байгаа тогтолцоог одоо ямар шүү дүр зураг харагдтiin. Хороо халамжийн газар нь бүртгэж авчаад болчт юм уу? Эсвэл давхар ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл заавар өгдөг ийм одоо үйлчлэг хүрдэм үү, хүрдгүм үү? Өнөөдрийн байдлаар ер нь манад энэ зохицуулалт ямар байгаа гэдэг дээр нэг мэдээлэл өгөөч.
Байгаль орчны яам аа. За тэгээд дараа нийслэл гүнж тоог дарга нэмээд хариулаарай. 8 номер. Саранжулан гишүүний асуултанд хариулъя. Байгаль орчны урамсгалын өөрчлөлийн яам Бат 2. Нийслэл хотод чинээр нүүж ирээд газар олголтоор газар авч байгаа айл өрхүүдэд бол нийслэлийн холбогдох нэгжүүдээс жорлонгийн асуудлаа шийдэх зөвлөмжийг өгдөг гэж ойлгож байгаа. Манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас бол 2023 онд био жорлонгийн 18 арга технологи бүхүү аргачлалыг гаргаад нийслэл хотын удирдлагуудад болон орон нутгийн удирдлагуудад хөргүүлсэн байгаа. 18 төрлийн аргачлалаар энэ жорлонгийн нөхөн жорлонгийн асуудлыг шийдвэрлээч гэдэг одоо зөвлөмжийг өгсөн байгаа. Энэ зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хвшлүүдэд ногоон зээл олох ажлыг санхүүжилтийг тодорхой хэмжээний дөнгөжилүүрийн улсын төсөвт суулгаж явж байгаа. Ороо одоо нэгжүүдээс иргэдэд өгж байгаа одоо шаардлага зөвлөмжийн биелэлттэй. За зөвлөмж нь бол ингээд 13 арга зүгээр гарчт юм байна. Энийг хэрэгжүүлэхдээ яаж ийн гэдэг дээр нийслэлээс хариулах уу? Хэдэн номер уу? 2 уу? 1 үү? Захирагчийн ажлын алба 2 номер нэрээ хэлээд хариулаарай. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын захирагчийн албаны тогшил тоог хэглүү хөдөлгөөний газрын дарга гүнж тавг. За ерөнхийдөө хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд шинээр газар авсантай холбоотойгоор нийслэлийн байгаль орчны суурьшлийн талаар болон дахин төлөвлөлтийн талаар за мөн одоо нөхөн жорлонтой холбоотой ариутгалтай холбоотой мэдээллийг тухай бүр нь өгж явдаг. Энийг бол бас дүүргээр дамжуулж өгдөг. Яаж өгдөг гэж нэмэлтээр ямар мэдээллийг эрэхт нөгөө зааварчилгаа яадаг тэр юуг нь процесс одоо ямар байдлаар өгдөг гэдэг мэдээллийг гишүүнээс асуусан байна. За 2 номер. За мэдээллийн хүрэхтэй тухайн хорооны хэсгийн ахлагчаар дамжуулж энэ газрын одоо урт удаан хугацааны дахин төлөлтийн талаарх мэдээлэл за дэд үтстэй холбоотой хэсгийн ахлагчийн үйл ажиллагаанд одоо тусгагдсан 16 тэр ажил бүрийн хүрээнд бол энэ хүн мэдээллийг бол иргэдэд хүргүүлдэг байна. За утганы саранчлан гишүүн дахиад тодруулъя. За яг уу нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 11-ийн одоо 2, 11-ийн 3 гэдэг заалтын хэрэгжилтийг л би асууад байгаа. Тэн дээр юу гэж байдаг вэ гэхлээр аймаг, сум, нийслэл дүүргийн засаг дарга нар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, иргэний татан оролцуулах, урамшуулах гэд 11-ийн 4 гэдэг заалтар байгаа шүү. Та өөрсдөө бас харах хэрэгтэй. Одоо энэ 11-ийн 4 гэдэг заалтын биелэлтийг би бичгээр авахыг хүсэж байна. Ер нь бүх засаг дарга нараас бүх одоо аймаг сум нийслэл дүүргийн засаг дарга нар энэ дээр ямар ажил хийсэн бэ гэдэг дээрээс эхлэх хэрэгтэй. Хэрвээ бид нэр хуулийн дээр ингэж заасан бол биелэлтийн үр дүнг бол эрүүлсэн тайлан дээр бас наривчлан багцлаагүй учраас би тодруулж байгаа шүү. Тэгэхээр бичгээр авах хүсэлтэй. За нийслэлийн байгаль орчны газрын дарга өнөөдөр ирээгүй мө. Уг нь яг хариуцж байгаа асуудал нь шүү дээ. Тэгээд мэдээлэл өгчихгүй. Тэгэхээр байгаль орчны яам, нийслэл, за байгаль орчны яам бол бусад 21 аймгийнхаа энэ хуулийн хэрэгжилтийн явцыг мэдээллийг бичгээр гаргаад саранчлан гишүүнд өгөөрэй. Гол нь хуулийн хэрэгжилт бид нар хараад байгаа шүү дээ. Яг бидний энэ үргэлжлэн мянган орон дээр авч хэлж байгаа асуудлууд ерөөсөө нэг салбар яамны асуудал ш. Яалтчгүй олон яамны юм уялдаа холбоо байж аж явдаг асуудлууд дундаа хаягдчихад байдаг асуудал байгаа байхгүй юу? Тийм учраас ингээ олон талын оролцоотой энэ яаж ин тэрний яаж ин юун дээр тоглолт гарч ийн гэдгийг бид нар гаргаж ирж одоо хилцэж байгаа юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн чухал одоо орон нутгийн удирдлага чухал, байгаль орчны яамч чухал ингээд болчиход байгаа энэ мэдээллийг гаргаж өгье. За үлзий хөвгүн шижир гишүүн асуулт асууя.